Зүгээр л карантинаас Москвагийн карантинаас гэсэн суурал ярилцлага нэвтрүүлэг хий гэж бодоод ингээд анхны дугааруудаа хийж байна. Хамгийн анхных нь Монголын хамгийн өндөр сэтгүүлч Болд ахтай байсан. Дөнгөж сая зариг эмээний сэтгүүлч өнрөө гэд одоо дайчин гавшгаа дүүтэй бас сая ярилцаад дуслаа. Тэгээ сая одоо Москвагийн маш завгүй нэг зулаа гэдэг бүсгүйтэй яриа эхлэх чинь сайн юм уу? Сайн байна та. Оюутнууд хаанхын одоо оюутнууд одоо Эрдэнэ номдоо шандаад их л завгүй харагддаг. Тэгэд манай зулаа бол Twitter дээр их идэвхтэй. Би ингээд зулаагийн Twitter-ийг ингээд хараад байхад бол байнга л одоо судалгаа хийж идэг. Жохон чөлөөс цаг гарахаар уран зур хүртэл зураад ах шиг харагдсан тий. Оюутны дотор баринд амьдардаг гэхэд дандаа хуушуур бууд цуувын сэгсэрдэг мах ихтэй хоол иддэг юм болов уу гэж надад ингээд сошиал медиан дээрээс харагдсан байхгүй. Мэдээ өөрийгөө танилцуулаач. За намайг Жаргал сайхны Эрдэнэ зул гэдэг. Эрдэнэтээс Москвад 2015 онд ирсэн. Одоо ингээд 12 сард докторийн зэрэг хамгаалсан. Кандидат технических наук. За баярлалаа. Үүнийхээ хажуугаар баярлалаа. Үүнийхээ хажуугаар эмгэн модоос олон улсын эрхцүү чиглэлээр магистрийн зэрэг хамгаалахаар одоо 6 сард бас бэлдэж байгаа. За. Давхар сар. Медиагийн үндсэн мэргэжил нь юу юм бэ? Их олон мэргэжилтэй. Үндсэн мэргэжил цахилгааны инженер, автоматжуулалтын чиглэлээр. Цахилгааны инженерийг хаана сурсан? Эрдэнэтийн технологийн сургуульд төгссөн. Эрдэнэтийн технологийн сургуулийн цахилгааны инженерийг төгсөө. За. Тэгээ дараагийн мэргэжил. Ярил их олон юм байгаа. Дараа нь бизнесийн удирдлагын чиглэлээр GTMC-ийг төгссөн. GTMC хоёулаа нэг сургууль их юм байна. За. Тэгээ төгсөнгүүтээ энд ирсэн. Энд ирээд ямар мэргэжлэр? Энд ашигт мултимлын баяжуулалтын технологи. Ашигт мултимлын баяжуулалт технологи. За. Тэг. Зэсмэлэгдний баяжуулалтаар ерөнхийдөө занималддаг. Одоо Эрдэнэтийн одоо өр өгөөжийг одоо хэд дахин нугалсан одоо мэргэжлийг эзэмшиж байгаа юм биш үү те? Тэгээ ерөнхийдөө Эрдэнэт үйлдвэр дээр байнга хамгийн анхнаас эхлээл практик хийгээд цахилгааныхын чиглэлээр нь судалсан одоо баяжуулалтын чиглэлээр. Одоо ирээд доктороо хамгаалтсан. Ямар сэдвээр хамгаалаа? Одоо доктор хамгаалсан. Зэсмэлэгдний одоо яг монголоор ингээд ярихаар бас айгуу сайн. За орсон. Зэсмэлэгдний хөдөлгөөн баяжуулалтын технологиг оновчилж одоо чанарыг сайжруулах чиглэл. Илүү дэвшилттэй өгөөжтэй болох нь шүү дээ баяжуулах. Ямар горимд илүү сайн чанартай зэсмэлэгдэн гаргаж авах уу? За. Эмгэмүүд одоо ямар вэ? Оновчлох бол. Эмгэмүүд болохоор Орос Монголын эрчим хүчний правовой эрхцэн одоо тий. За. Одоо Оросын эрчим хүчтэйг одоо ямар эрхцүүгээр зохицуулж байна те? Тэр бүгдийг сурах нь шүү дээ. За ойлголоо. Тэгэхээр одоо миний дүү бол гэртээ бөгөөд оюутныхаа дотор баринд байна уу? Тий оюутны баринд байна. Өрөөндөө байна. Дотор баринд юу хэдүүлээ үү? Яг энэ өрөө бол 3 үний өрөө. Одоогийн байдлаар бол 2 байна. 2 байгаа та. Аль орны хүмүүстэй оюутнууд байх вэ? Их олон хүн байсан. 15 оноос хойш эхлээд Тажикстан, Иран, тэгээд дараа нь Казак. Байсан. Одоо Бразил байна. Одоо Бразил байна та. Тий. Тэгэхээр чи одоо яадгийг сарын Францын нэг охин байж байгаа натураа батсан. Энэ вирусээс болоо яваад гисэн тий. Тэгсэн. Одоо тэгээд Бразил, Монгол хоёр одоо шиир зааж одоо үлдсэн байна шүү дээ тий. Харин. Яагаад та хоёр яваагүй юм бэ? Бидний орон өөрөө эрүүл мэндийн салбар нь уналттай гэж өөрөө ингэж яриадлаа. Тэгээд яагаад үлдв? Намайг илүү аюулгүй гэж ярьсан. Чи яагаад үлдв?
Миний хувьд бол нөгөө зорьсон зорилго гэж байгаа тэрийг дуусгах гэж очив. Харин тийм би ингээд чамайг хараад байхад чинь чи ингээд номын санд очиж суудсан харагдах юм те лаборатори сууж байгаа юм те. Хүн болгон карантины коронавиг яриад одоо ингээд нервтэй стресстэй хүн болгон одоо ингээд ямар нэгэн коронавитой холбогдсон юм хийгээд байхад ганцхан чи цөөвөөс гисрээл бууж жигнээл цоошоо хайраал лаборатори шинжилгээ хийгээл номын сан суугаад ерөөсөө ямар ч коронавирус юу ч болоогүй юм шиг л амьдраад байгаа харагддаг шүү дээ. Баярлалаа. Анзаарэгдэж байна. Хүн болгонд одоо стрессж яхад бас нэг яриа эрэг нэрэг өгөөгээд бас нэг бодоо. Чи ер нь стрессгүй юм уу? Чи стрессгүй юм уу? Хүний өөрөө стрессэд тайлах арга нь өөр учраас сүүлийн 3 сар бараг 4 сар болж байна. Зураг жоохон оролдож байгаа. Тэр ингээл жоохон тавгуутангууд л чи зураг зураад байгаа юм ба шүү дээ. Тэгээ ном унших, зураг зурах ер нь стрессэд тайлах хамгийн сайн арга гэж би боддог. Twitter дээр чиний тэр зураг зураад зурж байгаа тэр орчин харуулсан зураг байсан. Тэгээд их л олон зураг зурдаг болтой, их л олон стресстэй болтой гэж бодлоо. Зөв үү? Судалгааны ажил байнгын нөгөө бодож явдаг. Байнгын ингээд бичээд байхаар бас болтгоо. Заримдаа бодож явж байгаад тэгсэн яаж тэгээд нэг барин 50 бас нэг хийх юмнууд бас байдаг. Москва хот өөрөө коронавирусын арай дургштай байдаг. Москва хот коронавирусын өөрөө голомт болчих шиг боллоо тий. Яг одоо ингээд өдөр болгон илэрж байгаа хүмүүсийн тоог нь харахаар арай цөөрөд байгаа. Өнөөдөр 500 хэд байсан шүү дээ тий. Одоо жишээлбэл Монгол бол зөвхөн гаднаас вирус тээж ирсэн хүмүүсийг л одоо бид нэр карантинлал, тусгаарлал, эмчлээд ах шиг байна. Монгол дотроо одоохондоо гаднаас авсараад. Тий. Монгол дотроо бид нэр хэн нэгэнд ингээд дамжуулж халдварласан тохиолдол одоохондоо илэргүй байгаа. Тий. Орос бол дотооддоо бие биендээ халдаадаг одоо голомт халдварын уул уурхай болчиход байгаа байхгүй. Өнөөдөр 4-5 мянган халдвар авсан хүмүүсийн 70% нь тал нь зөвхөн дотооддоо биеиндээ халдаасан байгаа. Тэгэхээр их анхаарал сэрэмжтэй байхгүй болохгүй тий. Одоо чамд ийм бэлий байна уу? Нэг удаагийн бэлий байна уу? Одоо бэлий байхгүй. Тийм үү? Маск байна уу? Маск байгаа. Маск байгаа тий. Чи гарч ийн үү ер нь? Би 8 хоног гараг байна. Одоо тавьлаа. Тийм үү? Нэг сон болсон байна уу? Нэг сон. Нэг сон тийм үү? Танах нэг Донскай дээр байдаг гэсэн үү те? Тийм, второй Донской. За би Шаболовка те? Сонсож ярина. Ажихан байсан нэлээ. Тий, ах нөгөө энэ Москвад их олон оюутнууд бас үлдсэн. Зарим нэг нь маскуусаа болоод байрнаасаа гардггүй янз бүрийн юм шиг байна лээ. Тэгээд ингээд аав ээж нь бичсэн, өөрсдөө оюутнууд бичсэн ингээд ах нь сүүлийн 7 хоногт ингээд хүүхдүүдэд ийм нэг удаагийн хэрэглээний маск, бэйли маск хөргөж өгөөд яваад байгаа байхгүй. Одоо бэлгэлээд. Тэгвэл чамтай олгочаад ахын чамд бэйли аваач чуна. За. Баярлалаа. Ер нь дэлгүүр хошоо олон нийтийн газар явах хаалга өрүүчиг нээхэд энэ нэг удаагийн бэйли их чухал юм байна гэж би ойлгосон. Агаар туслын замаар халтхаас гадна одоо энэ гар харилцаагаар их дамждаг юм байна шүү дээ. Дэлгүүр хошоо очиод чи одоо энэ талах зөөл юм байна, хатуу байна гэх тэргээ нэг янз бүрийн хүрээл яваад байдаг. Тэргээр хавтар авах болцоотой. Тийм гэсэн. Тэгвэл ерөөсө гарахгүй байна чинь чи бол ер нь энэ коронавирус үед өөрийгөө тэргүүрээ хамгаалж байна. Хамгаалж чадчихна гэж ойлгож байгаа юм байна шүү дээ. Ингэж эхэлж байхад зэрэггүй маск аваад хүнсний юмнууд аваад тавьцгаа. Тавьцсан уу те? Их хашир үзэж байгаа те. Танаа Бразил өөрөөр чинь Бразил бүсгүй таяр яадаг өдөр болгон тус тустай одоо нэг нь өөрөө гэр орноо цэвэрлэн Невал хийн. Нэг нь хоолоо хийн. Тэгээд хөтөлбөрийн нарийн хуур байна уу? Ахгүй яг тус тустай. Одоо чи тэр гоё шуур бууз хийчихэд тэр Бразил бүсгүүд ганц буузч өгөхгүй те. Урдан дайлдаг байсан. Яг ингээд юугаар хоолны юмд нь өөрчлөлтөө.
Энэ намайг нэг одоо жишээ нь би ингээ халуун ногоо дэжиг тухай одоо харшилттай ч юм уу те. Байж хаад манай хүн одоо халуун ногоо хөвчлэн хэрэглэдэг нэтрэгээ тэрхээр тэр нэг хоолны юм таардгүй. Тэгэхээр өөр өөртөөхөө хоолндыг хийдээд тустай байдаг. Тийм Бразил бүсгүүчүүд их гоё бүжгэлж байна. Мэдхгүй бүгд хэлж байгааг нь харж байгаагүй шүү дээ. Чи өнөөдөр манай зоргоо гэдэг хартл байсан байж дээ. Би нэг сайн харахгүй дэлгэцнээ дэлгэцтэй ширтэл хай нэг би энэ рүүгээ харж юм ярьчихэл. Тийм. Чи өнөөдөр зоргоо гэдэг нэг Монгол ахтай ирсэн чинь чамайг заавал бүжиглүүлж хар гэсэн гэж чи нэг бүжиглүүлээд нэг хараад гараа заяа. Тэгээ чи видеогоор бичээд ахтай явуулаараа заяа. Аха. Ер нь энэ олон жил Москвад амьдрахтаа энэ монголчуудтайгаа, монгол оюутнуудтайгаа, элчин сайдын яамтайгаа ер нь хэр харьцаатай байд юм бэ? Ингээд өөрөө лаборатори номлосон гэдээ яваад сараад өнгөрчөж гин үү? Эсвэл бас ингээд монголчуудынхаа нийгэм рүү орж гин үү? Орохгүй байна. 15-16 онд монголчуудтай холбоотой байсан гэж. Юунуудтай оюутнуудын үйл ажиллагаанд оролцоод ингээд тэгэхээр сайдын яамны дээр хурал жуулгаа хийгээд монголчууд үйл ажиллагаанд оролцдог байсан. 16 оноос хойшоо эмгэн мод давхар сураад ирэхээр өглөө оройдоо гүгээд ирэхээр ачаалт дийлэхгүй нөгөөдөө үйл ажиллагаанууд нь ажлын цагаар таарад байдаг. Миний хичээлийн цаг чинь орой 10-20 хүртэл ордог эмгэн. Миний докторийн сургалт өөрөө аспирантийнх нь өөрөө очно байсан болохоор нөгөө эмгэн мод хэсэгтээ очныгаар бас орж болохгүй. Тэгээд очныасаа очно гэхээр 4 цагаас эхлээд орой 10-20 хүртэл ингээд 4 пар өдөр болгоо ордог. Өдрийн 5 өдөр. Тэгээд ирэхээр ерөөсө гадуур гарах боломж байхгүй. Миний ачаалал дааж сайн тань хаяал гардаг. Миний ачаалал ер нь яа дааж байна? Ер нь манай багшийн ярьдаг байсан юм аа. Боломжгүй зүйл гэж байхгүй, хэцүү зүйл гэж байгаа. Яг энэний ард гарчвал яг болчихно гэж бас манай одоо докторын маань өдөртөг багш намайг их сайн суулж өгнө. Одоо шинэ тэр хар өглөө эхлээл орой 10-20 хүртэл хичээлээд ингэ явах юм бол бие лав дийлэхгүй. Гэхдээ чиний үс ядаж цаймаар юм да. Тасаар. Энэ ч бүр зөндөө урт үстэй байсан гэж 16 оноос. 16 он тарц бүр энэ ч ингээд технологи ширхсэн ус гэдэг шиг л тий. Чи бүжгэлдэггүй? Бүжгэлж байсан уу? Нэг сүртэй бүжгэлээд идэггүй. Тэгээ сургуульдаа тэр бүжгэлж байсан баха тий. Үгүй. Жалам харан тэр бүжгэлж байгаагүй. Зүгээр би гоё зүг авч явах боддгоогүй. 10 жилдээ тийм дугуйлын сектор нэр төрөөс явж байгаагүй. Элчин сайдын яамнаас байсгийгэл мэдээлэл гаргаж байна. Москвад амьдарч байгаа, Оросын холбооноос амьдарч байгаа оюутнууд анхааралтай байгаараа тэнд ингэсэн гин тэгсэн гин гээд тэр бүх мэдээллийг авч байгаа юу? Авч байгаа. Одоо харин энэ ирсэн хичээл сайдын илүү сайн ажиллаад байгаа мó гэж надад мэдээлж байгаа. Facebook-ээр ч юм уу эсвэл ямар нэгэн мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлэл сайн цацаж чаддаг хүмүүсийг хөдөлгөж чаддаг хүн байна л гэж. Яаж игээр чамааг олоод чамд анхааруулаад юм хэлчихэд байгаа юм байна шүү дээ. Тэгээ уншиж байгаа байна тий. Монгол орныхаа нөхцөл байдлыг сайн мэдэж байна уу? Гэр орныхонтойгоо холбогдож байна уу? Яг хол ахаар Монголын талаар бүх мэдээллийг авах хичээдэг. Өглөө хин нэгэн рүү яриа. За цагаагаар яаж юм гэдэг юм. Танаа Эрдэнэтийн хандлага яаж юм гэдэг. Танаа Эрдэнэтийн саяхан хотоо угаад цэвэрлсэн юм шиг үлээ тий. Харин тийм манайхан ер нь Эрдэнэтийн ажилласан хаа. Тэгж боддог. Тэр нэг байн ялангуяа одоо Эрдэнэтийн юуны эрдэнэтлэгчтэй хуралдаа их юм манай багш нар ажилласан байлээ. Тийм үү. Хэн цагаан сургуулийн багш нар тий. За. Тэгвэл чи очиход бол алцахгүй юм биш. Чиний бүх таньдаг хүмүүс чинь бүх дараа нар болцсон юм шүү дээ. Тэгж харагдаж байгаа. Тэгвэл энэ жилдээ бол ер нь Монгол явах төлөвлөгөөгүй энд сурсаар галдуулсан байт тий. Харин 6 сар дуг нь хамгаалалт байгаа хойшилчихгүй бол гэхдээ ээжсэн 9 сар хүртэл хардсанаа.
Сургууль нь бол байж зүгээр хаа гэж юм та. Сургууль руу бол одоо очихгүй. Одоо ингээд чи тэр бүх юма базаагаад авцсан гэж одоо юу авд юм? Гурил аавна, будаа аавна. Миний хамгийн дуртай юм гречка. Нөгөө нэг гурвалжин будаа. Гурвалжин будаа хэдэн килограммыг аав? Гурвалжин будаа өөрөө бид их сайн. Цагаан будаанаас илүү. 20-30 кг авсан уу? За тэр нь ч одоо хайшаа. 10 байгаа хаа. За гурвалжин будаага авсан. Тийм хайрцагтай уудтай гэдэг ерөнхийдөө нэг олдож байгаа гэрэл сүлд авдаг юм билээ. Яг нэг тоочны ганц нэгэн брэнд гайгүй байсан чинь одоо олдохоор байгаа дэрхээ нэг кальдийн миний дэйтэг авсан шүү дээ. За тэгээд наран засгийн тос авна. Тийм тос авсан. Өшөө юу явах вэ? Нэмэг яаж мэдгүй борцгоо хайрж идэн, бигийн чиг хайрж идэн гэж бодоод. Гурил авсан. Махасаа авсан, бас тийм гурил авсан. Маха ханаас авдээ? Маха эндээс зүгээр ашаанаас. За. Манайх халимгаас мах захиж авсан шүү дээ. Үхэр орны мах, тос, гүзээтэй тос. Чи халимгад найзууд байхгүй юу? Харин тийм байлээ. Цаашаа танил олонтой гарчтай аргагүй. Дараа нь халимгаас мах авахтаа. Энд одоо удаад ирэхээр тийм нэг сүртэй юу яахгүй. Тийм хурцын бас хэрэгжилж болохгүй байгаа. Зөв. Тэгэхээр одоо хурц биш зөөлөн мах авах нь шүү дээ. Тийм. Ханы мах хийж чадахгүй нэ аяг бол. Би ганц үхрийн мах л дээ. Үхрийн мах хийж байна те. Тэгвэл мэд бол ямар ч гэсэн гадаашаа дотоошоо гарахгүй байгаа байна. Гарлаа гэхэд масктай юм байна. Аханд гэж байгаа чамд бэлээ аваач гэнэ заяа. За. Тэгээд одоо эрдэнэ номд шамдаал зургаал гурвалжин будаа чанаад хуураад жигнээл одоо янз бүрээр амьдраад байх юм шүү дээ. Тэгээд сондос хэмжтэй байгаараа. За тэгээ баярлалаа. Чи хоёулаа нэг хамт дуудуулчих төхөө. Ийм одоо технологийн боломж байхад те. Ямар дуу. Харин одоо ямар дуудуулах вэ? Чи ямар дуудуулах дуртай вэ? Хамаагүй их орны дээд мэдэн тухайд ойлж хөл үү. За мэд ихлүүч ахын төрий. Чи нэрээ энэ завшааг ашиглаад найз нөхөд садан төрөл ах дүүстэй бүдэнд нэр минь дамжуулаас одоо битэрийн яриаг бол мэдээж тэд нар үзчихэл таараа. Тэгээд тэдэртээ зориулаад нэг сайхан дууд болчихъя. За. Энэ завшааныг ашиглаад тэрдээ гэр бүлдээ намайг таньдаг бүх найз нөхөд багш нар бүгд сонор сэрэмжээ алдахгүй болгоомжтойгоо тоолондоо сайдээд тахлагаа сайжруулаад бодцоороо тийм охин нь ингээд зорсон зорилготой үнж байгаа. Бүгдэнд нь хайртай шүү. Та бүхний дэмжлэг хайр тэр бүхнийг одоо мэдэрч олон жил ингэж хичээж одоо төлөв болж чаддаг шүү гэж хэлээ та. Миний дотор ингэж бүр гач мул авчихлаа. За дуугаад болоо. Нэр нь лав ээжтэй ийм гоё үг гэсэн чинь ээжийн тухай дуугаад болох юм уу? Уг нь ээжийн юу юм байгаа нөө? Сүлт юм байгаа даа. За тэгээд болчихсон тийм ээ. За ээжийнхээ сүлтүүд бол.
Дууны сайхан мэгшэрээ Хэлэг зоолон бүлээсэн Миний сайхан мэгшэрээ Мяндас зоолон ойхон ээжи Бэрэгээс хатууаажи Нүрэлэгөөдөсөн чадууээжи За ямар гоё юм бэ? Чи харин даримд болоод ээжигээ санаад авчихв. Чи ер нь ээжээ охиноо аав охиноо? Ээжийг санацлаа. Ярмаар санагдчихлаа. Чи ер нь ээжээ охиноо аав охиноо? Аль алиных нь. Аль алиных нь. Ачаа хэн чамд багватаж ихэр илүү өгдөг юм? Багватаж ихрийг ер нь ээж өгдөг. Чихэр мэхрээр нэг сүртэй тэгэж байгаагүй. Манай гэрт нь бас нэг тийм сайн хангалуун амьдралтай байгаагүй. Ямар ч байсан гэр орон шиг эх орон шиг сайхан юм гэж байхгүй тий. Тиймээ. Одоо ингээд би энэ вирусээс болоод Москвад ирээд бараг 2 сар болчихлоо. Нутаг орноо санаж ийн гэж хэлдэг юм. Монголын тухай мэдээ хаалт байна одоо заавал уншиж идэг. Монгол яаж байгаа бол гэж санаа зовж идэг. Ер нь энэ мэдрэмж ер нь их гоё мэдрэмж юм а тий. Аавгаа сана, ээжигээ сана. Харин 15 онд анх ирснээс хойшоо энд яг Монгол гэж юу юм бэ? Монголд одоо яагаад бид нэр тэнд байгаа юм те? Манай өрөөний хүүхэд жоохон чанга хардаг сууж. Тэгэл Монголынхаа үзэсгэлэнт газрууд хаана юу байдаг вэ гэж ирээд их судлах зүйлүүд их байгаа юм байна гэдгийг их ойлгосон. Тэгээ Монголд очиод аймагуудаар явахдаа нэг олон аймгаар явуулдаг. Гэхдээ яг нь ганц нэг аймгаар явахдаа орон нутгийн музейгээр нэг орохыг боддог болсон. Энд музейгээр ингээд явахаар чинь хичнээн гоё юмнууд үнд харагддаг гэсэн манайх юу гэдэг үлээ гэж буцаад Монголоо байнга ингээд сэтгэл зүрхэнтэй ингээд тээж явж байдаг. Тэгээд сургууль соёлооч гэсэн дуусгачаад Монголд 3 дахь очиж ажиллах юмсан энэ сурсан мэдснээ очиж нэмэр болох юмсан гэж байнга бодож явдаг. За их баярлалаа Медо. Медо бол үнэхээр Монголдоо хайртай. Монголоо санагалцдаг жинхэнэ монгол бүсгүй байна. Тэгээд аав ээжд нь эрүүл энхийг хүсье. Миний дүүд амжилттай дээдийг хүсье. Дандаа өсөн дэвжиж, дандаа хөгжиж, харцууд хиймэрүүд яваараа гэж ахна. Ерөөж байна. За баярлалаа. Таньч ажлын амжилт хүсье. За баярлалаа. Би одоо